сайн байж гоноо Монголын санхүүгийн мэргэжлийн шинжилгээтэй холбооны ээлжид нээлттэй хичээлийг эхлүүлж байна. За энэ хичээлээр судалгаа сонгосон үзүүлэлтүүдийн хооронд хамаарлын шинжилгээг үргэлжлүүлэн авч үзнэ. За холбогдох блог нийтлэлийн хаягийн дээр зааж өглөө энэхүү блог нийтлэлийн хаягийн дагуу текст болон зургаар хайлт хийж энэ талаарх ойлголтоо гүн зүгээр өсгөх боломжтой юм аа. За хичээлтэй холбогдуулж холимог зардлыг ангилах аргуудын тухай өмнөх 19-24 дугаар хичээлийг эргэн санахыг зөвлөж байна. За энэ хичээлийг өмнөх 3 хичээлийн дээр авч үзсэн эмпирик том мэдээлэл үндэслэн явуулна. За эдгээр дээр анх өгөгдсөн мэдээллийг энд давтан харууллаа. За энд өдөртөн хувьсгч хэмжигдэхүүн нь бол түрээсийн талбай, үр дүнгийн үзүүлэлт нь бол түрээсийн хөлс байсан. За эдгээрийн хоёр үзүүлэлтийн хоорондох хамаарлыг тэгшитгэлээр илэрхийлэх, хамаарлын хүчийг корреляцийн коэффициентээр тодорхойлох зорилтыг тавьж ирсэн билээ. За өмнөх хичээлүүд дээр түрээсийн талаарх эдгээр хоёр үзүүлэлтийн хоорондох хамаарлыг статистикийн хамгийн бага квадратын арга болон мөн шугам алгебрын аргаар тодорхойлсон байгаа. За эдгээрийн хоёр аргын үр дүн бол ямар ч зориугүйгээр яг тохирж байсныг санаж байгаа. Тэгвэл энэ хичээлээр дээрх зорилтыг нэлээд тоймлон харуулдаг өөр 3 аргыг авч үзнэ. За өмнөх хичээлүүдээр түрээсийн талбайтай холбогдсон 1-ээс 10 хүртэл сарын 10 ажиглалт, мөн түрээсийн хөлстэй холбогдсон дээрх талбайд харгалзах мөн 10 ажиглалтын элемент өгсөн. Нийтдээ бол 20 ажиглалтын элемент. Энэ удаа бол зөвхөн түрээсийн талбай болон түрээсийн хөлстэй холбогдсон энэ улаанаар тодруулсан 4 элементийг л авч үзэх юм аа. За ийм учраас бол өмнөх хичээлүүд дээр бол ажиглалын тоо бол хангалттай олон буюу 20 байсан. Энэ дээр 4 байсан болж 5 дахин багассан учраас энэ нь бол тооцоолын үр дүн болон тэгшитгэлд бол өөрөөхөө хамаарлыг илэрхийлсэн шугам тэгшитгэлийн параметрүүд бол нөлөөлөх болно. За эхний ээлжинд холимог зардлыг ангилахад хэрэг болдог дээд дооцгийн аргыг энд хэрэглэх боломжтой гэж ингэж үзсэн. За үүнтэй холбогдуулаад түрээсийн талбайн дээд түвш нь бол 10 дугаар сард 50. За доод түвш нь 1 дугаар сард бол 5 байна. За эдгээр харгалзах түрээсийн хөлс нь бол 1 дугаар сард хамгийн бага 20, 10 дугаар сард бол энэ түрээсийн талбайн хамгийн их удахад харгалзах нь бол 70 байна. За энэ хамгийн их болон хамгийн бага удахыг тодорхойлохдоо өдөртөн хувьсгч хэмжигдэхүүн X-ийн эхний ээлжинд сонгон авдаг. Түүний дагаж үр дүнгийн үзүүлэлт хуурна гэж ингэж төсөөлдөг учраас эхлээд түрээсийн талбайгаан эхний ээлжинд сонгож авч байгаа. За саяын тодорхойлсон ойлголтын дагуу түрээсийн талбайн хамгийн их утгыг X2-оор хамгийн бага утгыг X1-ээр тэдгээр харгалзах түрээсийн төлбөрийг Y2 болон X1 гэж энд тэмдэглээд
шугамн тэгштгэлийн илэрхийлэн түүндээ холбогдох тоон утгуудыг орлууллаа. За ингээд хамгийн их утгыг илэрхийлсэн шугам тэгштгэл нь энэ байна. Хамгийн бага утгыг илэрхийлж байгаа шугам тэгштгэл энэ байна. За дээрх тэгштгэлээс нь доотлолд нь бичсэн энэ тэгштгэлийг хасах юм бол энэ ялгарууд гарна гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ дээрүүд түрээсийн төлбөрийн ялгарууд өөрчлөлт гарна. За энд нь бол түрээсийн талбайн өөрчлөлт гарна. За эндээс энэ хувьсах хэмжигдэхүүний тэгштгэлийн хувьсах хэмжигдэхүүний параметрын коэффициентийг бол олох юм боломжтой. За ингээд бол энэхүү параметрыг бол олоход бол тоон утга нь бол энэ дээр гарч байна. За энэ тоон утга нь бол И-ийн тэнцүү А нэмэх нь Б-ийг гэсэн шугам тэгштгэлийн загварт орлуулан бичиж тогтмол коэффициентийн тогтмол энэ параметрийн тоон утгыг бол олж байна. За энэ 70 гэдэг бол энэ дээр бичигдсэн. За түүнд харгалзах өдөртөн хувьсгал хэмжээний утга энэ 50 байна. За B-ийн тоон утгыг сая олсон. За эндээс А бол энэ дээр гарч ирж байна. За ингээд тогтмол параметрийг олсон, мөн хувьсах хэмжигдэхүүнийхээ коэффициентийг олсон. За эндээс бол ерөнхий зүй тогтолт хандлагыг өөрөөр хэлбэл Y-1 болон Y-ийн хоорондох зүй тогтолт хандлагыг томилон илэрхийлж байгаа тэгштгэл бол энэ дээр бичигдсэн байна. За энэхүү тэгштгэлийг өөр нэг аргаар илэрхийлэхэд бол дифференциалын аргыг бол хэрэглэсэн байгаа. За ингээд бол энэ дээр бол энд А-дар нэмэх Б-ийг гэсэн тэгшгэлээр 1-р ирэмбийн уламжил аваад за тэдгэрийн өөрчлөлтийг бол энэ томьёолон илэрхийлж түүндээ дээрх хүснэг дээрх холбогдох тоон утгуудыг орлуулна тавьсан. За эдгээр бол энэ дээр бичигдсэн байна. За энд өөрчлөлт байна. Энд бол ийгсэн өөрчлөлт энд бичигдсэн байна. За энд B энд бол эхний утга. За энэ дээр бол өөрчлөлтийн дагуу бол энэ хамгийн их утга бол энэ дээр гарч гарна гэж ингэж төсөөлсөн. За ингээд тооцоолол хийхэд мөн дээрхтэй ижилхэн хоёр хэмжигдэхүүний хоорондын хамаарлыг илэрхийлж шугам тэгштгэл бол ингэж илэрхийлэгдэж байна. За мөн тэрчлэн хоёр үзүүлэлтийн хоорондын хамаарлыг илэрхийлэхэд хамтран аналитик геометрийн аргыг бол хэрэглэх боломжтой гэж бид үзсэн. За энэ дээр бол хавтган аналитик геометрийн хоорондоо давхцаагүй хоёр зэгийг дайруулан ганцхан шугам татаж болно гэсэн чанарыг ашиглаж шулууны тэгштгэлийг бидний одоо дунд сургуульд үзсэн танил томьёог ашиглан илэрхийлсэн. За энэхүү томьёонд дээрх холбогдох тоонуудаа бол орлуулсан. За энд X2 бол нөгөө өдөртөн хувьсгал хэмжигдэхүүний хамгийн их утга X1 нь бол өдөртөн хувьсгал хэмжигдэхүүний хамгийн бага утга. Эдгээртэй харгалзсан Y-ийн утгууд энд бичигдсэн байна. За үүнийг энэ хуваараас чөлөөлөө цааш нь хэлбэрчлээд эмгэхэд бол мөн л дээрхийн тохиол яг адилхан ийм тэгштгэл бол одоо бас гарч байна. За энэ тэгштгэлийн бид илүү олон одоо ажиглалтын элемент түүхий өөрөөр тооцооллыг маш нарийн гаргадаг өмнөх хичээл дээр авч үзсэн.
хамгийн бага квадратын арга болон шугам алгорын аргаар бодож гаргасан хамаарлын тэгшгэлтэй жишиж үзье. За тэгэхэд бол өмнөх тэгшгэл дээр бол мөн л одоо энэ коэффициент одоо хөлс хэмжигдэхүүний өмнөх коэффициент бол одоо яг адилхан байна. Харин тогтмол параметрийн утга бол энэ ажиглалтын тооноос хамаарч жаахан өөрчлөлттэй байгаа нь харагдаж байна. За ингээд өнөөдрийн хичээлийг өндөрлж байна.